Хүүхдэд цаг гаргана гэхээр нэг одоо нэг амар их цаг зарцуулаад амар их зориулт гаргаад амар эд материал орох зүйл биш. Зүгээр шүдийн угааж яана гэдэг чи өөрөө гайхалтай тэр одоо тий хүрэлцэх тэр бие биегээ мэдрэх ярилцах тийм таатай орчин бүрдүүлж өгөөд ерөөсөө хүүхдэд цаг гаргаж байгаа нэг хэлбэр ахгүй юу тий. Тэгээд тэр ууланд алхаж байгаа агаарчлаханд гарч байгаа гэж том гоё хүүхдийн хувь тий тэр одоо нэг халтарж уунах ч юм уу чулуу бүдрэх тэр байгальтай ойр байх тэр сорилтууд хамтдаа гүөх ч юм уу ингээд тэр чинь өөрөө бас хүүхдийн нөгөө сэтгэл санаа бие махбод бүх талаас нь одоо их гоё үр дүнтэй арга. Тэгээд байгалаасаа холдсон болохоор л хүмүүсийн ийм стресс бохомдол ч юм уу зүйлүүд ихсээд байдаг. Тэгэхээр цаг гаргахыг эцэгчүүд маань ялангуяа аавууд маань хэцүү зүйл гэж битээ ойлгоорой. Одоо ингээд нэг машина угаалгах ингээд нэг угаалгын газар өгчдөг. Нэг удаадаа нэг сайхан агаарт гараа хүүтэйгээ хамтдаа машина угаангаа эр хүний нарийн нандин зүйлээ ярилцдаг ч юм уу те. Аль эсвэл яадгийн хамтдаа нэг тийшээ юм өргөхдөө ингээд хоо чиний болчих яаж минийх юм байна ч гэдэг юм ингээд хамтдаа тэр биеийн хүчний ажиллаа хийнгээ цаг гаргаж байгаа л гэсэн үг байхгүй юу? Ерөнхий ивент тгчээр өөрийгөө хайрлах юурэтэй Oxy брэнд ажиллаж байна.